За ерөн тэгээд хэлэхэд эхний улирал бол бараг л зөвхөн трейлер байжээ. Хоёрдугаар улирал бүр алчин нөхөө. Жигээ сэтгэл зүйн трейлер төрлийн үйл явдлууд яг энэ улиралд та бүхнийг хүлээж байна. Улирлаа бүтэн үзчихсэн болохоор хоёрын хооронд хувааж оруулж ахаар хоёрдугаар улирлаа бүтнээр нь оруулахар шийдсэн байгаа. За олон юм яриад авах кино руугаа орцгоё. Эхний анги маань өмнөх цагдаа хэрхэн биеэ барах чадвараа алдаад Годогийнханд очоод уурлаж байгаа хэсэг. Дайгоо дараа нь ирээд гэр бүлээ тосгоныхын танилцуулж байгаа. Тосгоныхын хэрхэн хүлээн авч байгаа. Гин эмигийн цогц хэрхэн олцсон. Дайгоо Годогийнхны гэрт очоод хэрхэн нөгөө амар хүний хавцлаад өртсөн. Дайгоо нүрээдсэн залуутай уулзсан. Хүүхэд эцдэг аимшиг заншлын талаар мэдсэн. Тэр хүүхдүүдийг хэрхэн цуглуулдаг байсан. Кано цагдаагийн үлдэгдэл. За тэгээд Дайгоо эцэст нь хүүхдүүдийг хорж байсан газар руу явж байгаа гэд өмнөх улиралд гарсан чухал үйл явдлуудыг халт харуулах бөгөөд үүний дараа цагдаагийнх нь нэмэлт хүчтэйгээ хамтран яаралтайгаар тосгон руу явж байгаа гэсэн гарна. Тосгонд гал гарсан гэх бөгөөд тэд ямар нэгэн зүйлээс өмнө амжиж аюулыг зогсоохоор яарцгаана. Дайгоо хүүхдүүдийг нууж байсан байр нэрээд тэр хүнтэй таарах бөгөөд яг үнэндээ өмнөх улирлын төгсгөл шиг шууд цохиулаад унчхаагүй юм билээ. Тэрээр тэр хүнтэй ширүүн тулаан хийх бөгөөд хэдий хүчтэй байсан ч түүний дайсан түүнээс илүү хүчтэй байсан тул тухтгаас өөр сонголтгүй. Нөгөө талд эхнэр охиных нь нуугдж байсан газарт ирсэн Годогийн цагдаа буудаа халдлах их бөгөөд тэд арай л гэж амьд үлдэн цогтно. Энэ хэсэгт Годогийн цагдааг мэдлгүй авчирсан нууц мөрдлөгийн багийн бие давхар эмэгтэйн туралдаж байгаа хэсгүүд нь үнэхээр амар бөгөөд хүүхэд нь гайгүй байгаа даа гэсэн айдтайгаар л үзэж өнгөрсөн дөө. Зүр солигдоход цагдаагийн дарга болон нууц мөрдлөгийн багийн гишүүд гарах бөгөөд тэд зарим гишүүдэд Дайгоогийн араас явуулна. Үүний дараа Годогийн гэр бүлээс тэдэнд нууцаар мэдээлэл өгч байсан Годогийн жинхэнэ урагч цагдаагийн дарга дээр ирнэ. Энэ үед Кейсүке Ёсүке гэртээ авчирсан байх бөгөөд түүнийг гэр бүлээсээ урах зүйл хийхгүй байхыг сануулж өөрийнх нь үгийн дагуу байхыг зааварлана. Хүний ах юм гэсэндээ гэр бүлийнхнээсээ хэдий дүүн урагч эсэхийг мэдэхгүй ч гэсэн түүнийг хамгаалж амьд үлдээхийг хүсэж байгаа нь байдлаас нь л анзаарагдана. Гаднаа хатуу ширүүн үг дууцуутай тэр нэгэн гэр бүлийн ахлагч залууд дотор нь бодож авдаг мянган бодол байдаг үзээ. Нууц мөрдлөгийн багийнхан хүүхдүүдийг нууж байсан газар тэрэхэд тэнд хинч байхгүй байх бөгөөд ширүүн тулааны уул мөр байгаа хараад буцахаар болно. Яг энэ үед нууц мөрдлөгийн байранд байгаа тосгоны ахлагч залуу өөрийгөө Кано-сантай хамгийн сүүлд ярьсан хүн гэдгээ хэлж тэрээр Кано-санд хүүхдүүдийг хаана нууж байгааг олсныхаа дараа хэлснээр Кано Готогийнх руу явж амиа алдсан болж таардаг. Энэ шөнө мөн Каногийн охин Сүмирэ Кейсүкэдээ уулзах гээд тосгонд ирсэн байх бөгөөд нөгөө л нэг тосгоны амьд камер болсон өвгөн түүнийг тагнаж яваа нь харагдана. Сүмирэ Кейсүкэ рүү залгаж маргааш уулзахыг хүсэх бөгөөд үүний дараа Кейсүкэгийн дурсамж юм уу эсвэл тархинд нь бүр амьд хүн болоод амьдарч байгаа юм уу бүү мэд гин эми гинэт гарч ирээд түүний хүүхдэд төрүүлэхийг шаардаж байгаа хэсэг гардаг. Дүр солигдоход Годо гэр бүлийн нэг охин гэрээсээ зүгтаад эргэж баригдан ирж байгаа хэсэг гарах бөгөөд үүнтэй зэрэгцэн тэдний гэр бүлийн Садамо гэх нэгэн залуу бас ирнэ. Энэ Садамо их эвгүй дүр. Энэ гэр бүлд эмэгтэй хүн гэдэг зөвхөн хүүхэд төрүүлэх хэрэгсэл мэт байх бөгөөд тэд хайраар дурлалаар гэр бүл болдоггүй. Зөвхөн удмаа өргөжлүүлэх гэж хүүхэдтэй болдог гэдг нь мэдэгдэнэ. Нэг цусны хүн байх нь ч хамаагүй. Чиний эгч эсвэл хамаатны дүү байх нь хэнд ч хамаагүй. Тэр хүн эмэгтэй хүн л бол удмынхаа өргөжлийг төрүүлэх ёстой болж таардаг. Үүний дараа Годо Ай өөрийн авч зүгтж хүн болгосон хүүдээ өөрийн бага насны амьдралыг ярьж өгөх бөгөөд энэ хэсэг бүр үнэхээр аимшигтай. Түүнийг 5 эсвэл 6 нас орчим том болсон байхад нь нөгөө нэг өргөл болох хүүхдүүд дундаас Годогийн эмээ Годо Айг өргөн авч өөрийн охин болгон өсгөх бөгөөд түүнийг том болоход нь тосгоны ахлагч нөгөө нэг нүдний шилтэй залуутай гэртүүлнэ. За тэгээд тэд зүгээр нэг гэр бүл болсон уу гэвэл бас үгүй. Годогийн эмээ маш аимшигтай зүйл төлөвлөсөн байх бөгөөд тэр нь ойд амьдардаг тэдний бурхан гэж шүтдэг нөгөө тэр хүнийхээ хүүхдийг Годо Айгаар дамжуулан төрүүлэх байх бөгөөд энэ төлөвлөгөөгөө ч биелүүлж Кейсүке болон Ёсүке нар төрсөн юм. Тэд хэдийгээр Годо Айгаас төрсөн боловч төрсөн эцэг нь тосгоны ахлагч залуу биш харин ойд амьдардаг тэр хүн болж таарч байгаа юм. Үүний хажуугаар Дайгоо тэр хүнтэй тулалдаж байгаад ялагдаж гол руу унаж байгаа гэсэн гарна. Дайгоос ирэхэд тэрээр нэгэн агуу шиг газар байх бөгөөд түүний хажууд тосгоны баярыг зохион байгуулж байгаа шинэ өв залгамжлагч сууж байх бөгөөд тэрээр түүнийг голоос олсон гэж хэлнэ. Тэдний байгаа газар нь эрт үед хүүхдээр өргөл өргөх ёс заншил хийдэг байсан газар гэж тэр тайлбарлана. Нөгөө талд Дайгогийн эхнэр
болон охин бие давхар нууц ажилтан 3 арай гэж цугтаад машинаар явж байтал хажуунаас нь гинэт Готогийн машин гарч ирээд тэднийг мөргөж осголдуулаад Юкиг маш их удаа хамт аваад явж байгаагаар энэ анги маань дуусж байгаа юм. Дараагийн анги тосгонд Альбесоор баяр эхэлж түүнийг нээн тосгоны хуучин болон түүний өв залгамжлагч зохион байгуулагч нар үг хэлж байгаагаар эхлэх бөгөөд настай өвгөн залуу залгамжлагчдаа өөрийн үүргийг хүлээлгэж өгөөд явна. Өвгөн өрөөрөөгөө буцах замдаа өөрийн ач хүүг цонхоор харж байгаа хэсэг дээр энэ өвгөнд ч мөн хүний мах эзнээс болж тусдаг энээх өвчний шинж тэмдэг илэрч байгаа нь харагддаг. Ёсол ийхүү эхэлж байх хойгоор Кейсүке Сүмирэтэй уулзгаар ирэх бөгөөд түүнд хүүхдээ ахуул гэж хэлж байх. Сүмирэ эсэргүүцэж байх. Тэд бие биендээ уг нь хайртай гэдэг нь харагдах яг тэр үед Готогийн хэсэг залуус түүнийг дагсан байх бөгөөд хүрээд ирнэ. Тэгээд өөрийн хүүхдийг ахуулах гэж байсан хэсэг талаар нь асууж тэр боломжгүй бөгөөд Сүмирэ Кейсүкегийн удмыг өргөмжлүүлэх ёстой хэмээн тэр хоёрыг гэрлүүгээ авч явна. Энэ бүхнийг Кейсүке Сүмирэг цагдаагийн охин болохоор ихэндээ хүлээн зөвшөөрмөөргүй байсан ч одоо бодоод ахны миний уруудан мөргөжлөх ёстой юм байна гэж гэр бүлийнхнийхээ өмнө хэлнэ. Гэхдээ тэрээр дотроо үнэхээр л хайртай байвч өөрийнхөө аимшигт гэр бүлийн үргэлжлэлийг төрүүлэхийг яасан ч хүсэхгүй байгаа нь харагддаг. Сүмирэг гэртээ авч ирээд удаагүй байтал Готогийнхны гэрт маш олон цагдаа нар хурж ирэх бөгөөд тэдний хууль бус зэвсэг агуулж байж магадгүй гэсэн нэрэн дор гэрийг нэгчгээр ирсэн байж таардаг. Готогийнхны бүртгэлтэй бүх зэвсгийг хураан аваад тэд нэгжлэгээ эхэлнэ. Цагдаа нар хэдийгээр нэгжлэг хийж байгаа ч нэг л цаг нөхцөөсөн шинжтэй байгааг анзаарсан Готогийнхан цагдаа нар тэдний араар өөр зүйл төлөвлөсөн байгааг нь гадарлаж эхэлнэ. Нөгөө талд ёслолыг зохион байгуулагч лам залуу хүүхдүүдийг хааш навч явсныг мэдснээр Дайгод хэлэх бөгөөд үүнийг Кейсүке Дайгод хэлхийг хүссэн гэж хэлнэ. Кейсүкеч бас уламжлалыг зогсоож хүүхдүүдийг аврахыг хүсэж байгаа аж. За тэгээд хар авсан Готогийнхан цагдаа нарын нэгжлийн үеэр гэрээсээ гарахыг завтахад цагдаа нар эсэргүүцэж энэ үеэр нөгөө тэр хүн гарч ирээд нэг цагдааг зэрлэгээр хороосны дараа Готог гэр бүл болон цагдаа нарын дунд цусд мөргөлдөөн гардаг. Мөргөлдөөний үеэр Кейсүке Сүмирэг аюулгүй газар авч явахаар ирэх үедээ аавтайгаа таарах бөгөөд тэрээр аавтайгаа муудалцаж аавыгаа өөрийнх нь түүний төрсөн эцэг биш гэдгийг мэддэг, аав нь түүнийг мэддэг гэдгээ мэдэлцэн. Тэд аль эртнээс л мэддэг байсан ч зүгээр л дүр эсгэж амьдрах нь илүү амар байсан биз. За тэгээд Дайго хэсэг цагдаа нартай хамт цагдаагийн даргатай хамт нөгөө нууж байсан хүүхдүүдийг олох бөгөөд энэ үеэр Готогийнхан аль хэдийн мэдчихсэн тэдэн рүү халдаж эхэлнэ. Садамо энэ үед өргөлийн хүүхдүүд үгсэн ч хамаагүй бидэнд нөөц байгаа гэж хэлээд Дайгогийн охин эхнэр хоёрыг гэрийнхээ шаландороос гаргаж ирж байгаагаар энэ анги маань дуустдаг байгаа. Энэ Садамо бүр үнэн элдвтэйгээр нэг мэтгэд Дайгогийн гэр бүлийг хулгайлчихсан, бүр гэрийнхээ шаландоор авчраа нуучихсан, үүнийхээ хажуугаар бүр хүүхдүүдийг нууж байсан байшинтай лидээ очичихсан, тэнд байсан цагдаа нар руу халтаад зогсож байдаг. За тэгээд тэнд босол нүл цуснууж болсон ширүүн дулаан болж Дайго ялагдахын даваан дээр Ёсуке түүнийг аварч Садамо дугтчихна. Энэ үеэр Готогийнхан аль хэдийн цагдаа нарыг дийлсэн байх бөгөөд тэдний цогцоор махан овоо хийж шатааж байхаж. Үүний хажуугаар Кейсүкег хамгаалаад байдаг баавгай шиг хүчтэй залуу Ивао нууц мөрдлөгийн багийн нэг гишүүнийг барьчихсан тамлаж байх бөгөөд тэр гишүүн өөрийгөө Готогийн үргэлжлэл гэдгийг хэлж одоо байгаа Готогийнхан бол жинхэнэ Гото биш гэж утас битүүлэг нууцыг хэлж үүнийг бусдаа хэлхийг хүсэхэд Ивао харин ч хэлж болохгүй юм байна гэд түүнийг хөнөөж орхино. Дайго хүүхдүүдийг авчаад ирсэн халдагчдыг дарснаа Готогийнханд хэлж тэднийг бууж өгөхийг шаардаад Готогийнхан харин түүний гэр бүл барьцаанд байгааг нь хэлснээр Дайго Ёсукег аваад солилцоо хийхээр яарвчлан явна. Нөгөө талд Ёсуке Дайгогийн эхнэр охиныг аваад ярилцсан газар руугаа явах гэтэл тэд гэр бүлийн дунд дахиад л урагчийн талаар яриа гарч инуудаад Кейсүкег хардаж эхэлтэл гинэт түүний аав нь хаанаас ч юм гарч ирээд өөрийгөө урагч байснаа хэлж Кейсүкег буруугүй хэмээн өөрийн амиараа хүүгийнхээ амийг авардаг. Энэ үед Кейсүкегийн аав нь Кейсүке болон Ёсукед хичнээн сайн байсан талаарх хэсэг гардаг. Хэдий өөрийнх нь хүүхэд биш гэдгийг эртнээс мэддэг байсан ч хизээч бөөлгөж гадуурхалгүй тэднийг өсгөжээ. Энэ үед Гото ай дээр Готогийн гэр бүлээс түүнийг алхаар хүн ирж байгаа хэсэг гардаг. Энэ нь Кейсүкед ямар нэгэн зүйл тохиолдож тэд түүнийг алхаар ирж байгаа хэрэг гэж ээж нь гадарлана. За тэгээд Дайго Ёсукег аваад солилцох газар ирэх бөгөөд тэд ширүүхэн уулзаж байгаа хэсэг гарснаар анги маань дуусна.
Дараагийн ангийнхэнд Годо Ай болон түүний хүү гэрт нэрсэн алуурчныг тэднийг аврахаар ирсэн судлаачийн тусламжтайгаар хөнөөж байгаа хэсэг гарна. Үүний дараа Дайго Годогийнхонтой солилцоо хийх гэж бөө юм болох бөгөөд солилцсон ч юм байхгүй. Годогийнхон хоорондоо зоцтож Дайготой буудалцаж бодлоотой нөхцөл байдал үүсэж байж байтал гинэт тэр хүн гарч ирээд маш ирэг хулгайлаад аваад явчихдаг. Ингээд Годо Аяыг судлаач тосгон руу авч явж магадгүй уламжлалыг зогсоох хүн тэр байж магадгүй талаар хэлж замдаа мөн тэр хүний талаар хийсэн өөрийн судалгааг Годо Аяд ярина. Тэр хүнийг Арохито гэж нэрлэдэг бөгөөд 700 гаруй жилийн өмнөөс энэ уламжлал уламжлагдсан ирсэн гэх ажээ. Дүр солигдоход Кейсүке Дайго болон түүний эхнэрийг тосгоны уламжлалыг зохион байгуулагч залуугийн гэрт авч ирсэн байх бөгөөд тэдэнд анхан шатны тусламж үзүүлжээ. Тэгээд Ёсуке Юкиг тосгоноос гарч эндэгт хүргэж өгөхөөр болдог. Энэ үед Кейсүке өөрийн хүүхэд насны нэгэн аимшиг дурсамжийг санах бөгөөд тэр нь Арохито гэх хүний гин эмээ хэрхэн тэжээхийг түүнд зааж байгаа гэсэг. Агууд хэвдэх хүн гэхэд ч хэцүү тэр авраг амьтныг гин эмээ хүний махаар тэжээдэг байсан аж. Тэгээд түүнийг хамгаалаарай гэж Кейсүкэд даалгахаж. Кейсүке одоо цагт ирж Дайгод охин нь ёсол болтол аюулгүй гэж хэлээд байх үеэр тосгоны ёсол зохион байгуулдаг байсан настай өвгөн тэдэн дээр өөрийн түүхийг ярихаар ирснээр энэ анги манд усна. Бүр ямар солиотой гажиг зүйл ярих нь дараагийн ангид тодорхой болно. Тэр өвгөн залуу наснаас эхлэн гин эмээд хайртай байжээ. Түүний ярьж эхлэх түүх нь 1949 оноос эхлэх бөгөөд дайны дараа тосгонд идэх зүйл үлдээгүүд бол хүмүүс өсөж өгөхийн даваан дээр ирээд их л хэцүү байжээ. Ийм хэцүү үед нэг л гэр бүл тарган цатгалан гиз бүтэн байсан нь Годо гэр бүлийнхэн аж. Гэр бүлийн толгойлогч нь Годо Кинжи гэж ихээхэн муухай ааштай хүн муутай хүн байх бөгөөд Годогинтэй зөв бусаар харьцаж байгааг нь ч харуулдаг. Тэр нэгэн өдөр өвгөн залуухан байхдаа гинтэй уулзах бөгөөд түүнд ухаангүй дууслаж хэдий гин тосгонд муу нэртэй хүн бүр дад үзэгдэг нэгэн байсан ч түүнийг хайрлажээ. Нууцаар. Гин түүнтэй уулзахдаа өөрийгөө Годогийнхонтой ямар ч тусаа холбоогүй хэлэх бөгөөд түүнийг болон түүний ээжийг зүгээр л зугаа гарах гэж байлгадаг байсан талаар хэлнэ. Гин бол одоо ч тийм нөхцөл амьдарч байгааж. Тэд хэдийгээр хүүхэдтэй болсон ч тэдний хайрыг хэн ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тосгоны залуу өв залгамжлагчийг уруу татсанд нуурсан тосгоныхон Гинийг ойд аваачин өргөл болох гэд хүйтэн ойд хүлээд үлдээчихдэг. Уг нь тэд хамтдаа энэ тосгоныг тэр чигт нүүрчилж өөрсдийн шинэ ертөнцийг бий болгоно гэж их мөрөөддөг байжээ. Ойд хүлэгдээд үлдсэн түүн дээр хэсэг хүмүүс ирэх бөгөөд Гин тэднийг Кашихабе буюу хүн иддэг омгийнх нь уу гэж асууснаар энэ анги дуусна. Тэд Гинийг идэхээр ирсэн гэж үү? Дараагийн анги 3 жилийн дараах буюу 1952 онд ирснээр эхэлдэг. Ойд өлсөж даарсан хоёр тосгоны иргэн явж байх бөгөөд тэдний нэгийг нь Гин гинэт гарч ирж алснаар тосгоныхон Гиний үхээгүй амьд байгааг мэднэ. Бүр хүүхэдтэй болчихсон. Энэ цаг үед тосгонд маш хүнд үе ирсэн байх бөгөөд томчуудаас гадна дөнгөж төрсөн нараа хүртэл идэх юм байхгүй тул амьсгал хурааж байв. Тэр үеийн тосгоны ахлагч байсан хүн Годо Кинжи дээр очиж тэдний ойд өргөл болгосон Годогийн одоо болтол амьд бөгөөд ойд тосгоны иргэнийг алсан талаар нэгтэл Кинжи ухаан санаагаа алдаж Гинийг дуудаж түүнийг хайхыг даалгана. Нөгөө талд түүх ярьж буй өвгний залуу дөрвөн Гин сантай уулздаг байсан хуучин ёслолын агууд иртэл тэнд Гин хүүхэдтэйгээ хамт байх бөгөөд хүүхэд нь Широгане гэх нэртэй аж. Гин сан тосгоныхны Годо гэр бүлийнхний эсрэг тулалдуулж өөрийн аавынхаа тосгоны захирагчийн байр суурийг булааж авахыг түүнд даалгах бөгөөд хэдийгээр хэцүүхэн алхамч гэлээ хайрынхаа төлөө гээд тэрээр түүний хэлсний дагуу бүгдийг хийчихнэ. За ингээд Годогийн гэр бүлийнхэн болон хүүгээ тосгоны иргэдийн дунд цус мөргөлдөөн бий болж олонгүй амьнасаа алднаа. Ингээд тосгоныхан бараг ялагдаад дуусаж байтал гинэт Кашихабе гэж байсан бүлэг хүмүүс гарч ирээд Годогийнхны ирчүүдийг хядаж дуусгаад эмэгтэйчүүдийг нь барьцаална. Энэ үед Годогийнхан руу дайрахаар явсан хүмүүсээс ганцхан түүх ярьж байсан өвгнийг л амьд үлдээсэн байв. Энэ бараг л Гиний түүнийг аварсан явдал юм уу та. Үүний дараа Гин тосгонд ирж өсөж байгаа хүмүүст будаа өгөөд Годо овгийг удирдах болсноо хэлж мөн өөрийн хүүг тэдний бурхан хэмээн танилцуулж энэ жилээс эхлэн хүүхдээр тэдэнд өргөл өргөдөг ёсол сэргэж байгаа талаар зарлана. Тэгээд өвгөн эцэст нь Дайгогийн охин тэр ёсол болдог байсан агууд байгаа бөгөөд түүнийг ёсол болтол аюулгүй гэж хэлнэ. Кейсүке болон Дайго хоёр агуу руу явахаар хөдөлдөг. Энэ үед Ёсукэтэй
Готог энийг эмэгтэй тосгоноос гарах замд нь таарах бөгөөд түүнийг аваад явахыг гуйна. Тэгээд тосгоноос гарах гэж байталцаа нөгөө ядаргаатай Садам үедээ таарснаар энэ анги дууснаа. Дараагийн анги өөрийн хүүхдийг Готогийнхэнд өргөл болгон алдсан Такеру гэх залуугийн гэр бүлийнхэн нь хөгшин эцэгтэйгээ 6 жилийн өмнө болсон хэргийн талаар маргалдаж байгаагаар шөнө нь Такеру гэрийнхний хөнөөчгөд өшөөгөө авахаар тосгон руу явах гэж байгаагаар үйл явдлыг эхэлнэ. За тэгээд өмнөх ангийн төгсгөлөөр шилжиж Садамо Ясукыг алах шахан зодож байх үеэр нь машинд хамт сууж явсан эмэгтэй Гото гарч ирэн Садамо дээр ирээд түүнийг сатааруулж байгаад хордуулж хөнөөнө. Ингээд Садамо хөнөөгөөд байж байтал цагдаагийнхан ирж тэднийг авч явдаг. Дүр солигдож тосгоны баяр руу шилжиж баяр дээр Ивао ирээд Кейсүкийг хайж баахан түгэж өгнө. Залуу ламтанг барьж аваад алчих шахах үед нь нөгөө өвөө гарч ирээд түүнийг Кейсүкийг байгаа газар нь хүргэж өгөхөөр болдог. Цагдаагийнхан Ясукыг авч ирэхэд Гото аяагүйгээ таньж түүнтэй уулзах бөгөөд тэд олон жил сансан сэтгэлээ твтэж ажээ. Нөгөө дээр үед ёсол болдог байсан агууд Маширог хэвтэж байгаа хэсэг гарч эхлэх үед цагдаагийнхаа ёслолын арай өөр дахин бинт дайран ортол өөрийгөө бүрэн тесрэг бөмбөр ороосон эмээтэй санамсаргүй таарснаар цагдаа нар дэлбэрч нэг баг нь амиа алддаг. Нөгөө талд Ивао зодуулж үлдсэн тосгоны хідэн залуус Готогийнхан руу дайрах талаар ярилцсан зогсож байх үеэр Такеру хурж ирээд тэднийг уулам зоригзуулж Готогийнхан руу явахаар болдог. Манай хоёр агууд очиод Широганыг алахаар оролдох үед эхлээд Маширохон түүнийг хамгаалах бөгөөд Кейсүкэ Широганыг арай гэж буудаад байж байтал Готогийн хүмүүс ирээд түүнийг бурхныг нь алахыг завдсан талаар хараад уурлана. Тэд Кейсүкийг алах гэж байтал Широганаа босч ирээд Кейсүкийг хамгаалаад өөрийгөө идэж өөрийгөө дуусгана. Төгсгөлийн анги маань гин эмийг хэн хороосон талаар гарч байгаагаар эхэлдэг. Эмээ ойд айсан маягтай гүөх бөгөөд түүний араас цагаан хувцастай хүмүүс яаралгүй алхацгаана. Эцэст нь эмгэн туйлдан унах үед түүн дээр ирсэн хүмүүс нь тосгоныхан байж таардаг. Тосгоны хүмүүс түүнийг баавга идэхүйц ойн гүн рүү авч ирээд хөнөөхөөр төлөвлөжээ. Тэднийг явсны дараа түүний хүү Широганы ээж дээрээ ирэх бөгөөд түүнийг идэж эмээ амь тавьж байгаагаар энэ дүрс солигдоно. Дүрс шилжиж Широганы үхсэн хэсэг эхлэх үед Ивао гарч ирэн түүнийг өөрсдийнхөө бурхан биш хэмээн хэлж Широганагийн цогцноос өөрөө идэж мөн гэр бүлийнхний тэр махнаас идхиймээ ширүүнээр тулгаж эхэлнэ. Энэ ширүүхэн нөхцөл байдлын үеэр Кейсүкэ дайгоо охиноо аваад зүгт хэмээн хэлж өөрөө гэрийнхэн тгээ үлдэнэ. Ивао нэг л ойлгомжгүй түрэмгий зантай болсон байна. Тэрээр гинт яг л Широгана шиг болох бөгөөд гэхдээ түүнээс илүү түрэмгий зүгээр л араатан болсон байлаа. Утга учиргүйгээр хүн бүхэн рүү дайрах бөгөөд Кейсүкэ түүнтэй ширүүхэн дулаан хийн. Дайгоо охиноо аваад эмнэлэг рүү яаран явж байгаа үеэр тосгоны нэг нэмэгтэйдэд авч тосгоныхон Гото руу дайрахаар явсан. Мөн түүний бага насны хүү алга болсон талаар гэж түүнийг олж өгөхийг Дайгоогоос гуйна. Охиных нь найз алга болсон тул Дайгоо охиноо эмэгтэйд захиж үлдээгээд Готогийн гэр рүү явахаар болдог. Готогийнхны гэр дахиад л зодоон цохон алаан хядаан болж байх бөгөөд тосгоныхон Готогийн байшин гаднаас нь шатаагаад дотроос нь гарч ирсэн хүн бүрийг хятаж байлаа. Такеру бүрч хяналтаа алдчихсан таарлсан хүн бүрээ алан хятаж байхад Дайгоо гарч ирэн гэрээс арай гэж амь зулбаж байсан Сүмирэ болон яг буудуулах гэж байсан Готогийн нэгэн хүүхдийг аварна. Дайгоо ирж Такеруг барьж авснаар аимшигт мөргөлдөөн дуусах бөгөөд нөгөө талд Кейсүкэ Иваог дуусгаад байж байтал цагдаа нар агууд орж ирэн тэднийг баривчлана. Энэ бүхний эцэст Дайгоо эхнэр дээрээ очих бөгөөд тэд эмнэлэгт уулзаж Дайгоогийн ихлүүлсэн бодлаантай аимшигт хэрэг төгсгөн тэрэ. Мэдээгээр Күүгээ тусганд болж байсан аимшигт түүхийн талаар гарах бөгөөд нэг хэсэг Күүгээ тусган руу сониуч хүмүүс ихээр очиж тэднийг тайван байлгахаа байсан гэдэг. Кейсүкэ шоронд орсон байх бөгөөд Ясукэ тусгнаас хашааж юм явсан Сүмирэ удахгүй төрөх бөгөөд охинтой болно. Тосгонд шин цагдаа томилогдсон ирэх бөгөөд харин Дайгоо эхнэр болон хүүхдийн хамт Күүгээ тусганд амьдарч байгаагаар кино маань төгсдөг байна. Күүгээ тусганы цус дүүхэнд хүрээд өндөрлөж байна. Дайгоогийн тулсан там шиг өдрүүд Гото овгийн харанхуй нууц бүгд дэлгэдлээ. Энэхүү хоёр үйлрлийн турш үргэлжилсэн гайхалтай трейлерийн тайлбар таны сэтгэлд хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Иймэрхүү үнэслэг аимшиг сэтгэл зүйн трейлер кинонуудын тайлбарыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл видеог маань одоохондоо лайктаж суугт маань нэгдээрэй. Таны дэмжлэг надад дараагийн бичлэгээ илүү гоё хийх урам зориг өгөх болно. Сэтгэлээд оруулалтыг мартваа. Дараагийн видео хүртэл түр баяртай.